Монгол улсын гав яатай багш Соронзон болдын Батболд Багангийн багштай баярлалаа. Хүн бүрийн хүүхэд бүрийн зүрхэнд байдагч тэр бүр гарган илэрхийлж чаддаггүй нарийн торгон сэтгэлийг багштай хандсан хүндэтгэлийг энэ дуу бүр нэн гаргаж илэрхийлдэг. Тийм ч учраас энэ дуу он цагийг илэн Монгол хүн бүрийн зүрхэнд үг айлгуун эгшгэлсээр ирлээ. Энэ л дуунаас эхлээд хүүхэд байсан томчууд бүрийн зүрх сэтгэлийн гүнд эгшиг айлгуутайган шингэн хадгалагдсан олон сайхан дууг бүтээсэн дуу хөгжмөр дамжуулж олон монгол хүний амьдралд шинэ хуудас, шинэ амьдралыг бэлгэлсэн хүүхдийн элч хөгжмийн зохиолч бол Монгол улсын гав яатай багш Соронзон болдын Батболд юм. Хүүхдийн дуугаар дагнан уран бүтээл хийдэг тийм хөгжмийн зохиолч бол үндсэндээ 70-аад оны сүүл 80-аад онд л гарч ирсэн шүү дээ. Яг энэ үеийн одоо гарч ирсэн хөгжмийн зохиолчдын дууны хөгжмийн зохиолчдын нэг нь бол Батболд багш байгаа юм. Тэгээ Батболд багш маань бол үндсэндээ энэ боловсролын одоо 100 жилийн түүхийн сүүлийн 20 жилийн түүхийг одоо бичлсэн ийм багш гэж би боддгийн. Галман дахь Батболд хоёр бол ерөөсөн хүүхдийн дууныхаа хүрээнд бүхэл амьдралаа одоо зориулсан учраас энэ хоёрын төвшөнд бол манай хүүхдийн дууны дэг сургууль боловсрсон гэж ингэж үзэж байна. Багангийн магшаа баярлалаа гэдэг дуу чинь бол Монголын ирээдүйг хүмүүлж байгаа багш сурагчдын харилцааг одоо ингэж хөшөө болгосон ийм сайхан дуу шүү. Манай хүүхдүүдийн шүтэн одоо амьд хөшөө шүү. Арга байхгүй одоо үнэхээр энэ цагийн хүүхдийн дууны ертөнцийг магнаалж манлайлж яваа одоо Монголын энэ хөгжмийн урлагийн нэг том салбарыг хүүхдийн дууны ертөнцийг үнэхээр хөдөлж яваа гайхамшигтай хөгжмийн зохиолч. Батболд багшийн аав Соронзон болд Монгол хүүхдүүдийн оюунд охин нэмсэн нэртэй зохиолч багш хүн. Аавынхаа үлсийг хүн үргэлжлүүлж Монголын ирээдүй болсон хүүхэд багчуудыг дуу хөгжмөр дамжуулан хүн болгон хүмүүжүүлэх үйлсэд бүхий л амьдралаа зориулсан Батболд багшийн тухай халуун сайхан дурсамж дэлгэх хүн олон бий. Тэр тусмаа соёл урлагийн нэр бүхий уран бүтээлчд энэ л багшийн шав болсноор урлагийн гэрэлт ертөнцийн хаалгыг татснаа бахархан дурсаж байна. Хүүхдийн ордны дэргэд хөгжмийн багшаар очисон үедээ бол өнөөдрийн одоо Монголын эстрадын одууд гэж ярьж байгаа одоо маш олон хүүхдүүд багшаа хэмээн хөндлөж одоо гитараа тэрвэрж аргон дээр бараг шахуу унтаж ер нь бол одоо маш их тийм стилийн өрнүүн байдалтай уран бүтээл хийжсэнийг миний бие мэднэ. Бидний одоо үеийн хамгийн одоо pop гэж хэлж болохоор одоогийнхоор бол pop гэж хэлэхээр анхны одоо ийм гэрэл гэгээтэй ийм цоглог хамтлаг гарч ирсэн. Энэ бол цэцэг хамтлаг байсан. Тэгээ цэцэг хамтлагийн дуу гэдэг бол бидний одоо сэтгэл зүрхэнд 80-аад онд дунд сургууль төгсөж байгаа хүүхдүүдийн сэтгэл зүрхэнд үлдээсэн ийм сайхан хамтлаг байсан. Мангсыг дарсан тэр хүүчин ёстой миний найз. Дөнгөж сайхан мэт санагдах юм аа. Миний хувьд бол үнэхээр сайхан байна. Энэ тайзан дээр цэцэг хамтлаг тоглолтоо хийгээд тэгэл одоо 90-ад оны үед цэцгнээс жигүүрлэх авьяас гэл концерт тоглож байхад бид нэг олон жил болцсон юм шиг санагдал. Ордныхаа тайзыг санаал ямар гоё юм бэ ингээл тайз нь ордны тайзан дээр гараад ирэхлээр цаанаасаа л нэг л үнэхээр миний өөрийн гэсэн тийм сэтгэл төрж исэн. Тэгэхэд юу 91 он битэл одоо бид нар 35 6 жилийн дараа энэ тайзан дээр дахиад ингэ сууж ийн гэдэг үнэхээр гоё. Энэ сайхан нэрийг хайрлсан хүн бол бид бүхний хайр төгс.
Монголын хүүхдийн дууны агуу мастер хөгжмийн зохиолч Соронзон Булдын Батуул төгс маань байгаа. Энэ миний урлагийн хамгийн анхны тайз маань. Хүүхдийн урлагийн тайз байгаа. Энэ урлагийн тайзан дээр гарах урлагт орох гүүр маань болсон бол манай Соронзон Булдын Батуул төгс маань байгаа. Цахилгаан хөгжмөөс гой өнөр өнөртдөг байсан. Цахилгаан хөгжмийн өнөр гэж одоо баг хүн идэхгүйтэй биднээс үед бол өнөртдөг байлаа. Тэгэл за эхлээд зааж өгснөөр дараа хөгжим барьж авах хэвээр. Тэгэхээр тэрэнд цааш нь хөгжмөд идэжиг хүлээгээд өнөртдөг байсан. Тэр хөгжмийг бушуухан барьж тоглох гэсэн, бушуухан сурах гэсэн. Багшийн зааж байгаа юмыг одоо АБ алдалгүйгээр сурах гэсэн хүсэл тэмүүлэлтэй хүүхдүүд энд цугларч 100 гаруй хүүхдүүд энд суралцдаг байлаа. Гитарыг бүр ихнээс нь анхан шатнаас нь Батуул төгс маань зааж эхэлж байсан. Хамтлаг байгуулад тэгээд ингээд ерөөсөө ингээд 4 5 5-аар ингээд харж байгаа энэ ингээд бүгдэнд нь ингээд бага хамтлаг хуваарлаад хамтлагийг байгуулж өгчээсэн. Тэгээд эндээсээ ер нь шигшгцээр байгаа нэг жилийн дотор ер нь ганцхан цэцэг хамтлаг үлдчихсэн. Тэгээд бид нар чи яг 5 зургуулаа тэгээд сүүлд нь дуучид хөөрхөн авьяастай хүүхдүүд орж ирэл дуучид ороод гараалаад гэсэн. Тэгээд яг үндсэн болохоор манай Батуул дуучин, Баясда маань даралт, Баяр жаргал, Маада маань бөмбөр, Уянга маань саулагтаар тэгээд би өөрөө бас гитар тоглоод Мянган 1980-ад онд Арбаатх настай жаахан хөвгүүд цахилгаан хөгжим гэдгийг анхлан харж хурц ядан догдолж байснаа анх удаа олон хөвгүүдийн өмнө гарч барь салдан сандарч байснаа тун өдлөгүй нэр алдран цуурайтуулсан цэцэг хамтлаг болон тодорч Монгол орны өнцөг болон бүхэнд хүрч аялан тоглолт хийж байснаа амьдралын замаа яг л тэр дурсгалт он жилүүдээс Монголын хүүхдийн ордны гэрэлт тэр тайзнаас олсон нь дурсан багтан ярьж байна. Тэр л тайз руу амьдралын дардан бишч одоо эргээд харахад багтал дүүрэн хөгжмийн аялгуутай зам руу халуун гараараа хөтөлж замчилсан хүн бол Соронзон Булдын Батуул багш билээ. Дугууланд табрагцсан хүүхдүүдээс Батуул төгс маань шалгаад цэцэг хамтлагийг бас 2 дахь үеийн байгуулсан байгаа. Энэ дунд нь болохоор манай Никтоны Саруул сайхан, Золбоо, Бумбара бид яг 2 дугаар үеийн бүрэлдэхүүн болж тоглосон. Ер нь бол багш маань бол рок поп бүрэлдэхүүн маш өнтэй нэмэр оруулсан гэж боддог. Батуул төгсийн анхны шагналд манай Харангал авган өнөөсөн билээ. Анхны хамтлагийн зохион байгуулж байсан хамтлагийн бөмбөрчин бол манай Харангал авгаа. Тэгэхээр Харангал авгаас болоод би ч юм уу тэгээд манай Никто хамтлагийн цогоо цэцэг хамтлагийн ингээд үе болон энэ урлаг одоогийн урлагийнхны рок попын одоо үндсэн суурь болж явдаг мундаг хөгжимчид яг ард талын том фронтын бол бүгдийн бол Батуул төгс бэлдэж гаргасан байдаг. Энэ үүгээрээ бол Батуул төгс маань бол Монголын рок поп урлагийн хамт олонны байгуулсан гавь бол хэмжээшгүй гэж би боддог. Цэцэг, Жавха, Санхүүч, Солон, Харанг, Хар сарнаа, Никетон, Маршал, Хөсөгтөн хамтлаг, Баян Монгол чуулга гээд Монголын орчин цагийн хөгжмийн урлагтай нэр бүхий хамтлагуудын дуучид, хөгжимчид, продюсерууд Батуул багшийн шавнар. Багшийн хараад яг л ийм багш болж Монгол хүүхдүүдийг урлаг дуртай, их орондон хайртай, хэрэгтэй хүн болгондоо гих дэврэн сэтгэл ярьж гүрлэн түүндээч хүрсэн олон шавнар бий. Олон Монгол үрсээ баярлуулж байгаа танд их олон хүүхдүүдийн маань Монгол бүх үрс танд бүгдээр баярлаж аав ээж эцэг эхчүүд бүгдээр баярлаж талархдаг баха. За манай багш бол ойлгомжтой автогаа нийлэн ардын хүүхдийн төлөө бүхнийг хийсэн одоо тийм жинхэнэ хүүхдийн багш юм байна. Хөгжмийн багш төр дундаа үе үеийн олон шавнар нь бүгдээрээ баярлаж байна.
За би бол нэлээд дээхэн үеийнх нь шав 80-аад он 82 он хүртэл багштайгаа хамт одоо Жахва гэж хамтлаг байгуулад бөмбөрчин хийгээд дуучин хийгээд явж байлаа. Түүний үдээсэн дэлхийгээ би мэднэ. Сасхан Багангийн багш та баярлалаа. Миний ээж олуула. Миний дотны найзууд говийн өглөө. Багчуудын ордон анхны хайр дүүдэ. Гүзээлцгэн дэс би зурх дуртай. Цаатан хүүгийн дуу би дуучин зэрэг 300-ийн дуун үеийн хүүхэд багчуудын дуулах дуртай дуу болон экшгэлсээр байна. Симфони бич хэцүү юу? Хүүхдийн дуу бич хэцүү юу гэдэг асуулт тавьж болно. Хөгжмийн төрөл өөрөө авьяас, мэдрэмж, боловсрал, ухаарл гэсэн олон зүйлүүдийн уулзвар дээр бий болдог учраас тэр хүүхдийн дуу гэдэг юмыг мэдрэх мэдрэмж хөгжмийн зохиол болгонд бол заяадгүй юм байна л та. Би жишээлбэл одоо юу гэдэг 300 дуу хийсэн ч гэдэг ингээд гайхуулаад ярьж болно. Нэг удаа хүүхдийн дуу хийж үзсэн. Зад дугаагч гэдэг. Ариун цэвэр хүүхдүүдийн тухай. Радиогоор дуулуулсан өтөө ерөөс юм болоогүй. Ёстой бүтээгүй. Ингээд би одоо энэ насандаа хүүхдийн дуу ганцхан зад дугаагч гэдэг дуу хийгээд ингээд одоо дуусч байгаа хэрэг. Тэгээ би бол хүүхдийн дуу өөрөө бичиж чадахгүй хүн юм байна гэдгээ бол их эрт ойлгосон. Ийм нөхцөлд надаас симфони ам руу хүүхдийн дуу ам руу симфони ам гэж хэлэх гэдэг шүү дээ. Тэгэхээр асуудал том жижигтэй настай холбоотой биш мэдрэмжтэй түүнийг ухааралтай холбоотой байна. Энэ мэдрэмж энэ ухаарл бол Батболдын дуунд шингэсэн байгаа. Шингэж чадсанараа манай орчин цагийн хүүхдийн оюун ухаанд очиж наалдцтай байж таараа. Эцэст нь би дүгнэж хэлэхэд Батболдын зохиосон энэ олон арван дуунууд одоо сүүлийн 30-40 жил шахуу болж байна да. Энэ дуунууд бол яг явж 21-р 20-р зууны 200-ыг дамсан 21-р зууны Монголын хүүхдийн дууны дэг сургуулийг хөтлж яваа хэсэг нь Батболдын дуу байгаа юм. Тийм учраас Батболдын дуунуудын шүлэг, Батболдын дууны аялга, Батболдын дууны ай, Батболдын дууны химнэл гэсэн энэ зүйлийг хэрвээ судалж үзээд нийгэм талаас нь яг хүн талаас нь ингээд авч үзэх юм бол өнөөдрийн Монгол хүүхдийн оюун санааны чадамж Батболдын дуунд шингэсэн байна. Тийм учраас нийгэм талаасаач тэр хэрвээ өнөөдөр Монгол хүүхэд бусад үндэстэнтэй өрсөлдөх чадвартай өөрийнхөө үндэсний соёлыг ямар нэгэн хэмжээгээр тээгч болж чадж байгаа бол Батболдын дуу энэ хүүхдэд их чухал үүрэг гүйцэтгэсэн гэж ингэж хэлж болж байна. Тийм ч учраас энэ төрөөс Монгол Улсын гавьяат багш гэсэн энэ алдар цолыг олгосон байна л да. Уул нь хөгжмийн зохиолч хүн. Тэгэхээр хүүхдтэй холбогдож байгаа учраас багш гэдэг ийм нэрвэнттэй цолыг олгосон байна гэж би ингэж бодож байгаа. Би бол амжилт хүсээс өөр юм хэлж чадахгүй байна. Хөгжмийн зохиолчоос гадна бас бичиг номын их соёлтой мундаг редактор хүн шүү дээ. Яг бид ноот мотыг л өдөр мэдэхгүй шүү дээ. Тэгээд Батболд маань бүгдийн сайхан цагслээд редакторлаад өгсөн би баярлж байсан. Энэ номон дотор бол Батболдын 3 дуугүй энэ гоомрал гэдэг энэ дуу бол бяцхан мэс тэмцээний сүл дуу болж байсан. Тэгээ манай ангийнхан наашаагүй өдрөөд энэ дуунуудны дорсон байгаа маань. Би одоо олон хөгжмийн зохиолчдоос дууны уран бүтээл дээр хамтарч ажиллаж байсан. Батболдтой ажиллахад бол их тийм хялбар амархан ойлголцдог. Ийм юм тэгээд Батболдын төрлөг чанар бол үнэхээр энэ хүүхдийн ертөнцид өссөн аав нь одоо хөгжмийн зохиолч байсан учраас бүр харвагаасаа нэг хүүхдийн оюуны ертөнцид бол
өссөн учраас энэ дууны хүүхдийн дуу хийх тул их хялбар байдаг болов гэж ингэж боддог. Энэ үний үндсийг би юунаас нь хайгаад байсан бэ гэхээр уламжлалт ирсэн авьяасаас гадна энэ хүн бол сэтгэл дотроо хүүхдийн сүйтэй сэтгэлийн нартай юм хүн гэж би боддог. Сайн уран бүтээлч байхаас гадна өөрөө багш, соён гэгэрүүлэгч, тэгээ судлаач хүн гэж бас би боддог. Монголын одоо боловсролын хүрээлэнд ажиллаж яг үндсэндээ бол энэ Монголын ирээдүй болсон хүүхдүүдийг энэ сэтгэл зүрхний боловсрол олгох, энэ дуу хөгжмийн боловсрол олгоход бол ганцхан багшлаа зогсоогүй өөрөө судалгаа хийж бас нэлээд олон ангиудын одоо сурах хүчгүүдийг өөрийн гараар зохиосон ийм одоо сайхан хүн. Тэгээд авьяастай байх нэг өөр, эрдэмтэй байх бас нэг өөр. Тийм учраас манай Батболд багшд бол өөрт нь авьяас эрдэм шингэсэн ийм ховорхон одоо багш нарын нэгэ гэж би ойлгодог юм. Хүүхдүүд дуулж байна. Хүүхдүүд инээж байна. Хүүхдүүдийн орондоо хэрэгтэй сайн хүн болон өсөж байна. Батболд хөгжмийн зохиолчийн тэдэндээ зориулсан бүтээсэн дуунууд багш хүний халуун сэтгэл нь эх орны маргаашийг бүтээж байна. Сайн багшийн гар дээр эх орны маргаашийн нар манддаг. Хүүхэд наснаасаа хөгжмийн гэгээлэг ертөнцид өсөж хүмүүцсэндээ би өөрийгөө хамгийн азтай хүн гэж боддог. Монголын гэрэл тэрээдүү болсон үе үеийн хүүхдүүдийн үе үеэрээ дуулагддаг дуунуудыг бүтээдэг миний аав, миний бахархал. Үр хүүхдээ гих эцэг эхийн хайр хязгааргүй. Шаваа гих багшийн хайраагүй. Урлаг өөрөө хайр. Харин миний аав энэ бүгдийн нэгдэл. Хайртай аавда насаараа өөрөө хүүхчиг тэг хүүхдийн дуу бүтээгээд үдийг хүртэл өөрийнхөө амьдралыг тэр чигт нь хүүхдийн урлагт зориулсан аавда Монгол улсын Гавьяат багш хэмээх төрийн хүндэт цол хүртсэнд охин нь маш ихээр баярлж байгаа. Тэгээд хайртай аавда та минь миний бахархал шүү. Аава таньда охин нь инх тух байж илүү олон сайхан хүүхдийн уран бүтээлийг Монголын ирээдүй бас өөр хүүхдэд зориулаарай хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгээд Батболд багштай одоо дахиад Гавьяат улсанд нь ажлын их амжилт хүсье. Тэгээд ер нь бол сайн багшийн гар дээр эх орны маргаашийн нар манддаг гэж сайхан үг байдаг. Манай Батболд багшийн гар дээр одоо олон сайхан мянган хүүхдүүдийн одоо маргаашийн нар мандсан, бандсаарч явах болно. Тэгээ цаашдаа ч гэсэн одоо манай Батболд багшийн дуу бол өнгөрсөн одоо 100 жилийн 20 жил дуулагдаад төдийгүй одоо ирэх 100 жил 200 жил ингээ боловсролын салбарыг явуулахад ингээ дуулагдаад байж байгаа бол гэж ийм өнхөрсөн ийм сайхан Гавьяатай зүтгэлтэй хэл хүүхтэй тийм ээ эргээд харахад ингээд гიშгсэн мөртэй ийм сайхан хүн Монгол улсын Гавьяат багш болсон дэх туулыг бахархаж байна. Тэгээд би өөрөө бас Монгол улсын Гавьяатын цол тэмдгийн бас зүүд өгснөөрөө бол одоо бас өөрийгөө хувь зайтай хүн гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд Батболд багштай за Батболд багшийн энэ амжилтанд хүрэхэд мэдээж ардталт нь гэр бүл гэдэг бол хамгийн чухал. Тэгээд Батболд багшийнхаа гэр бүл өөр хүүхдэд нь одоо эрүүл сайн сайхан бүгдийг хүсээрээ. Найздаа гэр бүлд нь өөр хүүхдэд нь шавнарт нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүснэ ирэж байна. Тэгвэл яг голдоо орж байгаа шүү Батболдоо өшөө цаашаа явах зам байна. Өшөө цаашдаа авах шагнал урамшил байгаа шүү гэдгийг бодож яваарай. Сайн сайхныг хүсье. Хүүхдийн уран бүтээл зориулсан ийм гайхамшигтай залуу Батболдоо дахин баяр хүргье. Дахин амьд төгшөө болоорой. Уран бүтээлийн амжилт. Үнэхээр энэ одоо бүлийн жишөөрөгдсөн ийм хансан алдсан ийм сайхан Гавьяат төрлөө гэж ингэж бодож байна. Тэгээд Батболдон амьдралд нь уран бүтээл над жаргал хамгийн сайн сайхны бүхнийг хүссэн ерөөж байна. Батболд багштай Монгол улсын Гавьяат багш болсонд баяр хүргээд тэгээд таньда эрүүл энхийг хүсэж аз жаргал сайн сайхныг хүсээрэй. Өшөө сайхан олон уран бүтээл төрөөрэй. Тэр ихтэй надад дуу зохиож өгөөрэй. Одоо ийм сайхан баяраа хамт хуваалцъя гэж хэлье да. Багштай ирээдүйн амьдралд нь ирээдүйн хүүхдийн сайхан уран бүтээлүүд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсээрэй. Цэцэг хамтлагийн нэрийн өмнөөс энэ сайхан баяртай өдрийн халуун мэндийг дэвшүүлье. Багштай хайртай шүү. Цэцэг хамтлаг цэцгийн Батболд өөрийнхөө гэрт дотор сууж байна. Намайг анх урлаг гэдэг энийг хайлд оруулахад гүүрмэн болсон
Ачид багш Соронзон болдын Батболд багш таньыга Монгол улсын Гавьяат багш болсонд баярлаж аз жаргал эрүүл энхийг хүсээд хүүхэд багчуудын төлөө уянгад сайхан дууга улам их бүтээн төөрвэрэ гэж гисэн багшаа. Багштай эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Батболд багштай хойштоо тий аз жаргалтай урт удаан насалж баян багш нар юу шам нарыгаа бас баясгаж яваараа гэж ирээ доо. Хүүхдүүдийн хүмүүжлийг чиглүүлэн заагч багшигаа бол би маш өндөр гавьяатай хөөн гэж үнэлж явдаг. Гэ багштай сайн сайхан бүхнийг хүсээрэй. Өшөө их дуу хийгээрэй. Өшөө багштай өндөр амжилтыг хүсье гэж байгаа шүү. За ингээ багштай Монгол улсын гараад багш цол тэмдэг шагнацсан багштай баяр хүргэе. Монгол улсын Гавьяат багш хөгжмийн зохиолч Соронзон болдын Батболд танд баяр хүргэж эрүүл энхийг хүсье. Цаашдын бүтээл төрөлтөн ариун байх болтугай.